алтан гэрэл судрыг дахих энэ одоо зан үйлийг одоо эхлүүлээд энэ жил бол 13 дахь одоо жил юм. За энэ одоо 13 одоо жилийн одоо хугацаанд бол одоо алтан гэрэл судрын нэг бүлгээр нь одоо уншиж ирсэн. Зарим газар бол одоо богиновтор одоо 2 бүлгийг бол нийлүүлж уншсан. 12 дугаар бүлгийг бол урт одоо бүлэг учраас бол 2 хуваагаад бол 2 жил одоо уншсан. За энэ жил бол одоо 13 дахь бүлэг болон 14 дахь бүлэг хоёрыг бол хоёулангийн одоо хамттан тайлбарлаад тэгээд хамттан одоо унших ийм одоо ёстой байна. Иймэрхүү одоо маягтай юм аа. За тэгээд 13 дугаар одоо бүлэг дотор бол юу гардаг вэ гэдгийг бас энэ содрынхын дагуу бол одоо товчхон одоо тайлбарлая гэж бодож байна. За вамбо думба гэж байна. Вамбо думба гэдэг бол одоо 7 дугаар хэсэг гэсэн үг. За хэсэг гэдгийг бол гэдэг нь ямар өчтэй юм бэ гэхтэй зэрэг төвдийн одоо орчуулагч лам нар бол энэ одоо ямарваа нэгэн содрын үгийнх нь одоо хэмжээг барьж зарим нэгэн одоо үгийг таслахгүй одоо энэ содорт бол илүүдүүлэх дотоодуулах юм одоо гаргахгүй байхын тулд бол үгийнх нь одоо хэмжээг одоо авсан. Тэр хэмжээс нь бол энэ одоо хэсэг гэж одоо явдаг. За тэний жамдан дайжис сэдэн дамба шара төдий уула газлва шара төдийвөө дидад чагва мэдэн сүн шээжэвэн чойжи намтан дини жанчул сэмба чой тамчидлаа гомба намжи маадан жанчул сэмбийн онжийн жодваадан жанчул сэмба намжийн ёнсод сэмба юно гэсэн байна. За энэ бол тэгээд гэж за тэгээд ихтэй зэрэг өмнө нь бол 4 одоо махаранцын одоо бүлэг гарсан. За 4 махаранцын одоо бурхан багшд айлтгах, бурхан багшийн одоо зарлиг тэргуутан одоо яваад за тэгээд түүний дараа бол яаж төгснөгсөн бурхан багш вэр наслууга төгөлдөр шара дүди бүү буюу одоо шарын одоо хөвгүнд бол зарлигсан гэж. За юу гэж зарлигсан бэ гэхдээ зэрэг шарын хөвгүн минь энэ мэт буюу тачаад үгийн одоо тогтоол хэмээгч номын тийм тоо энэ нь бодисатва чой тамчидлаа гомбо намжийн гэдэг дээр бүх юмсыг одоо бясалган үйлдэгч нугуудын их хийгээд бодисатвын урдын явдал болон бодисатва нугуудын огоод баригч нь мөн болоо гэдэг. За тэгэхээр энэ 13 дугаар бүлэг дээр бол юу гарах вэ гэхдээ зэрэг тачаад үгийн одоо тогтоол гэдэг нэг юм одоо тарин гарах юм байна. Ер нь бол сүн гэдгийг одоо төв дээр бол сүн гэж байгаа. Санскритээр бол тараны буюу одоо бид нар бол тарин гэж одоо ярьдаг тийм ээ. Тараны буюу тарин. За тариныг бол монгол хэл дээр бол тогтоол гэж ингэж одоо орчуулсан байгаа. За тэгэхээр сүн гэдэг маань одоо юу одоо ямар утгатай ийм одоо үг юм бэ гэхтэй зэрэг бол ер нь одоо бидний одоо тарин гэж одоо яриад байдаг юм дотор бол нэгэд хэдэн зүйлүүд байна. Нэгдүгээрт нь бол одоо сангаг буюу одоо нууцын аг гэдэг үгнийх нь одоо санскрит үг нь бол мантра гэдэг үг байдаг тийм мантра. Ер нь бол тантра, мантра, тарин гэсэн ийм одоо 3 үг байна гэж ингэж ойлгож байна. За тэгэхээр зэрэг тантра буюу одоо бид нар дандар гэж яриад байгаа. Дандра буюу одоо дандар монголчууд бол дандрал гэж одоо хэлдэг л дээ. За энэ маань одоо юу төв дээр үл жүд гэсэн үг. Энэ маань одоо ямар утгатай үг юм бэ гэхтэй зэрэг бурхан багшийн тэр одоо нууц тарины одоо ном судруудыг бол одоо дандрын одоо ном судар дандар гэж ингэж одоо хэлж байна. За дандар дотор бол юуг одоо өгүүлэх вэ гэхтэй зэрэг төгсгөөгээрсэн бурханы хотгийг олохын тулд нууц тарины одоо зам мөрөөр одоо төгсгөөгээрсэн бурханы хотгийг олъё гэвэл ямар одоо зам мөрийг одоо бяцлах вэ? Тухайн одоо бурханы тэр одоо югүзрийг одоо бяцлагыг гэвэл хэрхэн яаж одоо ван авшиг нь авах уу? Ван авшиг нь авсны дараа түүний одоо бяцлал бүтээлийг одоо яаж хийх вэ гэдэг тэгээд түүнтэй холбоотой одоо бусад зан үйл тэргүүтнийг бол өгүүлсэн ийм одоо хэсгийг бол дандар буюу одоо тантра гэж ингэж одоо хэлж байгаа. За энэ бол зөвхөн одоо нэг тийм тарин төдий одоо зүйл бол биш юм. Маш одоо дэлгэрэнгүй утга агуулгатай ийм одоо зүйл. За харин мантра гэдгийг бидний одоо тарин гэж одоо яриад байдаг ихэнх одоо үгнүүд бол мантра юм. Мантра гэдэг бол юу гэсэн үг байдаг вэ гэхтэй зэрэг одоо утгачлах юм бол сэтгэлийг одоо аврагч гэсэн ийм одоо утгатай үг. Сэтгэлийг аврагч. Тэгэхдээ зэрэг хүний одоо сэтгэлийг яаж одоо засах уу?
хүний сэтгэлийг одоо яаж аврах вэ? Тухайн одоо нэг жишээлбэл мааны бадмын хум гэдэг одоо ийм богинохон одоо нэг цөөхөн одоо үгтэй нэг ийм одоо мантра байгаа боловч энэ одоо тариныг ингээд уншсан одоо дахин одоо уншаад ингээд байх юм бол тухайн хүний сэтгэл дотор бол одоо Жараасаг бурхны одоо айдас чамд оршиж сэтгэлийн одоо ингээд авардаг. Заримдаа одоо тэр үгний утгыг ойлгохгүй байсан ч гэсэн одоо түүнийг одоо сонсон төдийгөр уншсан төдийгөр бол бас сэтгэлийн одоо аварч байдаг, сэтгэлийн одоо өөрчилж байдаг ийм одоо анистай тийм одоо үгнүүдийг бол ер нь мантра гэж ингэж одоо хэлээд байгаа. За энэ бол төв дээр бол аг гэсэн үг. За энэ дотор бол сан аг, иргэн аг гэх мэтийн одоо олон янз байна. Сан аг гэдэг нь бол нууц тарина гэсэн үг. Энэ бол яг хөөхтэй зэрэг зөвхөн одоо бурхны шашны төгс гэгэрсэн бурхадтай одоо холбоотой ийм одоо мантрануудыг бол сан гэж ингэж хэлээд байгаа. За иргэн гэдэг дотор бол бурхны одоо таринууд ч байж болно. За мөн одоо заавал бурхан биш бусад одоо ертөнцийн одоо тэнгэрүүдийн тарин. За тэгээд түүнд мөн одоо галын таринч байдаг юм уу? Янз бүрийн одоо тийм таринууд бас ертөнцийн одоо таринууд бас байж болно. За энэ бол иргэн юм аа. За тэгвэл сүм гэдэг маань бол тарааны буюу тарин гэсэн одоо үг. За энэ бол одоо ямар утга учиртай одоо үг вэ гэхдээ зэрэг бол тухайн одоо үгийг яг одоо сүм гэдэг нь одоо яг юу хэлэх юм бэ гэхдээ зэрэг өөрийн сэтгэл дотор одоо төрж байгаа тухайн одоо эрдмийг хэлнэ. За жишээлх юм бол мижидмийн сүм гэж байдаг. Мижидмийн сүм гэдэг бол үл мартахын одоо тогтоол гэсэн үг. За тэр мижидмийн одоо сүм гэдэг имийг одоо олдсон хүн бол ямарваа нэгэн сонссон одоо номон бол мартдаггүй юм байна. Ямар ч одоо ном байсан мартахгүй, энэ төрөлдөөч мартахгүй, дараа төрөлдөөч гэсэн тэр одоо номон бол одоо мартахгүйгээр одоо төрж чадах ийм одоо юм. Тэгвэл зэрэг тэр бол мижидмийн одоо сүм буюу үл мартахын одоо тогтоол гэсэн ийм одоо. За тэгэхээр тэгээд түүнийг одоо илэрхийлдэг юм нь юу гэхтэй зэрэг бол энэ тарины одоо үгнүүд юм. Тэгэхээр тухайн одоо тарины үгнүүдийг утгыг одоо сайтар одоо ингэж ойлгоод тэгээд түүнийг одоо уншдаг ямар одоо тийм зам үйл байна. Тэрнийхэн дагуу ёсчлон одоо ингэж уншаад байх юм бол түүнийхэн одоо хүчээр сэтгэл дотор нь бол жишээлх юм бол одоо мартдаггүй тэр тогтоол байсан бол сэтгэл дотор нь сонсон юм мартдаггүй тийм одоо эрдмүүд одоо ингэж төрдөг. Тийм одоо самади төрдөг. Ийм байх. Тэгэхээр зэрэг энийг бол юу гэж хэлээд байна вэ гэхдээ зэрэг бол одоо тарин гэж одоо ингэж одоо хэлээд байгаа. Тийм одоо юм аа. За тэгээд энэ дээр бол яг хөөхтэй зэрэг чагва мэдвийн сүм буюу тачаад үгүй тогтоол гэдэг энэ одоо тарины тухай бол гарах нь байна. За тачаад үгүй тогтоол гэдэг маань юу гэсэн үг юм бэ гэхдээ зэрэг энэ одоо хоосон чанарын одоо утгатай ийм одоо тогтоол юм. Яагаад гэвэл ертөнцийн ямар ч одоо юмыг бид нар яагаад шундгийн бэ гэхдээ зэрэг шундын одоо ёцоор нь бол үнэнд барих одоо сэтгэл байдаг юм байна. Тэг ямарваа нэг юмыг бид нар үннээсээ одоо бүтсэн бодитоор одоо оршиж байгаа. Тэгээ бусдаас үл хамааран бодитойгоор тухайн юм одоо оршиж байгаа гэж ингэж одоо бодоод ирэхээр зэрэг өөрийгөө ч тэгж бодоод бусад юмыг ч тэгж бодоод ирэхээр зэрэг бол одоо өөртөө болон бусад юмд бол тийм одоо шунал төрдөг. За тэр шунлынхаа ирэхээр бид нар одоо элдв янзын одоо үйл хураадаг. Тэр үйлийнхаа ирэхээр эргээд орчинд одоо хүлэгдэж байдаг юм юм. Тэгэхээр орчлонгийн одоо хүлээсийг тайлъя гэх юм бол орчлон шунахгүй байх хэрэгтэй. Орчлон шунахгүй бай гэх юм бол яавал одоо шунахгүй байх вэ гэхдээ зэрэг орчлон үнэхэрийн одоо бүтсэн бодтой юм гэдэг тэр бодлоо одоо орхих юм бол бид нар орчлон шунахгүй байж одоо болох ийм одоо юм аа. Тийм учраас тэр орчлон шунахгүй байх тэр зам мөрийг одоо бүтээдэг олон одоо аргын нэг нь бол энэ чагва мэдвийн сүм буюу тачаал өгөө тогтоол гэдэг энэ юм байна гэж. За энэ тухай бол бурхан багш одоо айлдаа. Тэгээд энэ тогтоолыг яагаад энэ одоо бодисатва нарын ихтэй адилхан юм бэ гэхдээ зэрэг бол бурхан болдог одоо бодисатва хүн юунаас одоо үүсэх юм бэ гэхдээ зэрэг орчлон шунахгүй байхаас одоо үүсэх юм байна. Орчлон шунахгүй байх ядангуяа өөртөө одоо шунахгүй байх зөвхөн өөрийнхөө одоо амин хувийг
одоо бодохгүй байхаас бол бодисатын зам одоо эхлэх учраас энэ одоо тачаал үгүй одоо тогтоол гэдэг маань бол бодисатва нарыг одоо үүсгдэг ихтэй одоо адилах юм аа гэж түүнийг төрүүлдэг ихтэй адилах юм аа. За мөн бодисатва нарын одоо урдийн бүх явдал ч гэсэн үүн дээр одоо тулгуурлана. Тэгээд цаашдаа ч гэсэн бодисатва хүн бодисатын явдлаа одоо алдахгүй одоо түүнийг огоот барихгүй юу бодисатын явдлаас нь алдуулахгүй одоо байхад ч гэсэн энэхүү одоо тогтоол бол ач тустай гэж ингэж одоо үзсэн юм байна. За тийм хэмээн одоо зарилагдаад зарилгасан гэж бурхан багш. За тэгэнгүүт бурхан багшид бол яаж төгс нөхцсөн наслууга төгөл дээр шайрын дүдийн хүүн бэр бол ийм хэмээн одоо айлтгажээ. Жомдонд сүний юдна мэна чогно мэна валагна жомдонд сүн шижавын сүнжийн цэгийн дон дэ ганлаг дийгэж салвадан гэж. За тэгэхээр одоо шайрын хүүн бол одоо бурхан багшд айлтгсан байна. За тэр тогтоол тарина гэдээ байгаа юм чинь оронд үл оршин зүгт одоо үл орших тэ ямар үнэхэрийн одоо бүтсэн тийм тарина гэж юм одоо хаач байхгүй байхад одоо яаж төгс нөхцөө тийм ээ тэр тогтоол тарина гэж ингэж одоо хэлээд байгаа түүний одоо утга нь одоо юу юм бэ гэж ингэж одоо асуусан юм байна. За тийм хэмээн одоо сойрхсон буюу асуусан гэж. За тэгэнгүүт ял төгс нөхцсөн бээр наслууга төгөлдөр шайрын дүдийн хүүнд ийм хэмээн зарилгалжээ. Шайрын дүдийн хүүн ямар мэт та их хөлгөн дор орших хийгээд их хөлгөн дор сүсгэлэх хийгээд их хөлгөн дор үлэмж үйлдвэрийг үйлдэх аваас шайрын хүүн минь ээ ямар мэт та тогтоол оронд үл орших зүгт үл орших хийгээд номч одоо бус ном бусан ч бус өнгөрсөн ч бус ирээдүй ч бус одоо гарсан ч бус бодиттой ч одоо бус бодиттой үгийн ч одоо бус шалтгаанаас гарсан ч биш шалтгаан үгүйгээс гарсан ч биш амьтнаас гарсан ч биш амьтан одохоос гарсан ч биш одох үгүйгээс одоо гарсан ч биш бүх одоо юмсын төрлөн ч биш одоо төрхөн ч биш бүх юмны одоо устгах ч одоо биш тэгээд номыг биш чой дон модж устгах ч биш номыг одоо үзүүлсэн бизээ бодисатва нугуудад тусалж үйлдэхийн тулд энэ мэт буюу гэж за ингэсэн байна. Тэгэхээр зэрэг бол бурхан багш бүх одоо юм үзэгдэл бол үнэхэрийн одоо бүтээгүй учраас ямарваа нэг юм тэнд одоо өөрийнхөө одоо байранд одоо байж байгаа юм шиг харагдвч үнэхэрийн одоо бүтсэн юм тэр байрандаа байхгүй тэр зүгт одоо оршиж байгаа бол юм шиг боловч үнэхэрийн бүтсэн юм тэр зүгт ч оршихгүй тэгээд одоо юу гэдгийг ном бус гэдэг ч гэсэн үнэхэрийн бас бүтээгүй 3 цаг өнгөрсөн одоо ирээдүй ч үнэхэрийн бүтээгүй бодиттой болон бодит бусын хоёрын аль аль нь ч үнэхэрийн бүтээгүй ямарваа нэг юм шалтгаанаас гарсан юмнууд ч бас үнэхэрийн бүтээгүй шалтгаан үгүй одоо юмнууд ч бас үнэхэрийн бүтээгүй тэгээд бүх одоо ямар нэгэн одоо юмс үзэгдэл бол төрхөн ч үнэхэрийн бүтээгүй устж үгүй болох нь ч одоо үнэхэрийн бүтээгүй ийм одоо байдаг гэвч бол яг хөөхтэй тэр үнэлэхүй утгандаа бүх юм одоо ийм үнэхэрийн бүтээгүй боловч янгуух утгандаа болохоор зэрэг бол юмс үзэгдэл бол байж л байгаа учраас бодисатва нарт тусаж үйлдэхийн тулд бол одоо бурхан багш эдгээр одоо зүйлүүдийг бол айлдсан юм гэж. Юу юуг одоо айлдсан бэ гэхдээ тэр бурханы эрдэм. Тэгээд бурханы одоо шагшаавад бурханы одоо суртгаал буюу самаадын суртгаал. Бурханы таалал буюу одоо бурханы тэр гүн үзэл. Тэгээд одоо эцэст нь одоо ингээ бурхан болох. Энэ одоо бүгд чинь болвол одоо юу гэдгийг үнэхэрийн бүтээгүй ч гэсэн нэрийн төдий одоо байж байгаа юм аа.
Тийм учраас чагва мэдвийн сүн шижавын чойжийн намд дүвийн ламжийн эргвадан довжийн най домбо лексо дийгэж байгаа залбаадан гэж. За тийм учраас бол энэ тачаад үгийн одоо тогтоол гэдэг энэ одоо номыг бүтээх тэр зам мөрийн одоо арга ухаан нь одоо байж байна. Тэр бүтээх энэ одоо тогтоолыг хэрхэн одоо бүтээх тэр хүчийн одоо орон тэдгээр бүгдийг нь одоо ингээ сайтар одоо үзүүлсэн юм аа гэж ингэж одоо бурхан багш айджээ.